So Switzerland has been funding for several years now the Education for Sustainable Development project. Швейцарын хөгжлийн агентлаг боловсрол шинжлэх ухааны яам, байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран доктортой хөгжлийн боловсрол төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Бид төслийн 2 дугаар шатанд загвар 30 сургуулийг сонгон доктортой хөгжлийн үзэл санаа агуулгыг илүү нутагшуулахад анхаарч ажиллаж байна. Ковид цар тахлын нөлөөгөөр танхимын сургаал хязгаарлагдаж, зайны сургаалт нэлээд эрчимжлээ. Зөвхөн сургуулийн сурагчдаас гадна багш эцэг эхчүүдэд сэтгэл зүйн ачаалал нэмэгдсэн учраас ачааллыг даван туулах, цаашлаад хүүхдүүдэд маань сэтгэл зүгээ бүрэн удирдах болох ур чадвартай болохын тулд 30 сургууль сэтгэл зүйч бэлтгэх хөтөлбөрийг санхүүжүүлэн ажиллалаа. Сурагчдын дотоод сэтгэлийг нээн танихад тухтай орчин бүрдүүлэх ёстой. Ийм тусгай сургалтын хэрэглэгдэх хүн гарын авлага, шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. And with these schools, we are working on those implementation.